За сайн бяцхан хүүхдүүдээ өнөөдрийн асинхрон хичээл 12-8-1 эхмэлтгийн онцлог хичээлийн зорилго маань эхмэлтгийн онцлогийг мэдээж хэрэглэх. За эхмэлтэг гэж юу вэ? Эхмэлэгчийн үсэг бүрийг хэвэн бичих зүрмээр хэвэгдэн бичдгээс гадна уран бүтээлчийн онцлог төр дүрслэн бодох сэтгэлгээдээ салшгүй холбоотой байдаг. За эхмэлтгийг бид нэр дантыг давхартыг гэж ангилдаг. За дантыг гэхээр угалзлан эвхэн дөрвөлжиж чихвэн. Давхар тэгэн дээр бас мөн угалзаж чихвэж болдог, дөрвөлжиж чихвэж болдог байна. За тэгвэл дан ба давхар тэхийн тухай хэдүүлээ мэдэж авъя. За дантыг гэдэг маань болохоор үсгийн нуруу гол шугамыг дагаж гарсан эхмэл үсгийн нэгэн төрөл. За дээр дурдсанчлан дөрвөлжтөн бичиг угалзлан их гэсэн хоёр зүйл байгаа. За энэ тгийн зурлах нь дан гардаг төдий үсгийн нуруу одоо шугамын дагуу бичигддэг шинжээр үзэгтүүд хийгээд бичгэд түргэн за хялбар байхын дэр хэмжээний үед богинохон болдог онцлогтой байдаг. За давхардаг гэхээр үсгийн нуруу нь ихэнх төлөв одоо баруун гар талтай байж давхар зураасаар бүтдэг эхмэл үсгийн нэгэн төрөл. За мөн дөрвөлжиж бичдэг, угалзаж бичиж болдог байна. За энэ тэгээр бичигт үсгийн харьцаануудыг тэнцүү байлгахыг одоо шаарддаг. Түүнийг үзэхэд зэгцтэй харагдуулах нь үндэс болж байдаг. За эхмэлтгийн үүсэл хэдийн үед үүссэн бэ? Монголчуудын эхмэлтгийг хэн хизээ зохиосон бэ гэдэг асуулт бол одоо эдүүгээ бидэнд тодорхойгүй бөгөөд барагцаалбал дөрвөлжин үсгийг зохион хөрвж байсны дараа өрөвлбөл Юан гүрний үеэс сүүл үе буюу 14-р зууны тэргүй хагас зохиогсон бололтой гэж судлаачид үздэг юм байна. За эхмэлтгийн онцлог нь юу вэ гэхээр монголчуудын эхмэлтгийг минь үсгийг уран сайхны өндөр түвшинд боловсруулад төрс хэлбэрийг нь алдагдуулахгүйгээр үгийн утга хэлбэрийн үзмжийг сайтар үзүүлдэг онцлогтой байдаг. За зориулт нь юу вэ? За эхмэлтгийг тамга, тэмдэг, хос уянга зэрэг бичиг номын зүйлд хэрэглэхээс гадна гоё чимэглэлийн зорилгоор хэрэглэдэг байна. За хичиг дитем номд гүйвлэгчийн эхмлэр бичих жишээ хэдүүлээ. Харъя хэрхэн яаж бичсэн байна гэдгийг эндээс хараад бичээ тэмдэглээд аваарай хүүхдүүдээ. За мөн одоо энэ дээр гүйвлэгч үсгүүд маань байна тийм ээ. За эмэн бэ гэсэн гүйвлэгчийн үсгүүдийг бас хэрхэн яаж бичсэн байна вэ гэдгийг эндээс хараад тэмдэглэж авах нэ. Тэгвэл үндэсний бичгийн үндсэн зурлыг хэн бичгээр яаж төрсөлснийг одоо энэ дараах жижиг бичлэгээс үзье. Сайн бацгаана уу? Манай хуудаснаас та бүхэнд дөрвөлжин эхмэлэгчийг хэрхэн унших талаар бяцхан зөвлөгөө хичээлийг хүргэж байна. За эхний үгээр улаан тойрогт хийсэн махбодыг тасалж авч үзье. За энэ үсгийг ямар үсэг болохыг хичээнгүй бичгээс нь хараарай. Энэ үсгийг бол дөрвөлжин эхмэлт ингэж тэмдэглэдэг байна. Босоо зурлага нь бол энэ үсгийн туслыг тэмдэглэж байгаа махбод юм аа. Дараагийн махбод нь энэ үсэгтээ яг адилхан махбод гарч ирсэн. Гэхдээ өмнө тусалгүй гэдгийг анхаараарай. За энэ махбод 2 удаа гарч байна. Салгаж авч үзье. Энэ бол шүд байна. Шүдийг тэмдэглэхдээ давхар зураасаар гэхдээ анхаарах зүйл нь энэ зайд хоосон байгаа гэдгийг хараарай. За энэ бол шүд. Дараагийн махбод нь салгаад үзвэл ир үсэг байна. Хичээнгүй тэгэхэд бол ир үсгийг бяцхан одоо өргөстэй хийж байгаа. Ирийн өргөсийг бол жижиг хийдэг. Эхмэлэгчт энэ харьцаа бол тэгш байна. Дараагийн махбод нь үгийн эцэс орж байгаа. Энэ бол сүүл. Сүүлийг 3 давхарлаж хөвж байгааг хараарай. 3 ерөнхий зурлахаас бүтсэн. Энэ хэлбэр бол сүүлийг хөвсөн хэлбэр байна. За одоо хэдүүлээ ерөнхий махбодуудаа сая гүйлгэж үзсэн. Одоо үгээр хамтдаа уншия. Энэ үсэг орсон араас нь шүд, ир үсэг, дахиад шүд, тэгээд сүүл орсон байна. За бүгд уншсан байх гэж бодож байна. Энэ бол наран гэсэн үг байна. За дараагийн үг маань сая үзсэн энэ үсгээр эхэлж байна. За бидний үзээгүй махбод нь энэ бол юу вэ?
Гидс ахны шүдээс ялгаатай нь энэ хэсэгт битүү байна гэдгийг анхаараарай. Битүү бол гидс, задгаа бол шүд гэж ойлгох нэ. За одоо сүүлийн махбод нь энэ хэсэг. За энэ махбодыг анхаарвал дэвсгэрлэж орсон юм хэсэг байна. Эхмэл бичгээсээ ерөнхий зүйлийг харвал дээшээ өсөж ирээд дуусж байгаа хэсгийг хараарай. Доош уруудаж дуусж байгааз тэгэхээр энэ яг хичээнгэнэг дээр битгэхэд доош нь булгадаг. Гизэг ахны гизэг бол ингээд доошоо дуусч төгснө. За дэвсгэр өмсгийг ингэж хэлсэн байна. За хэдүүлээ нөгөө ши энэ үсэг гидс энэ үсэг. Тэгэхээр ном гэдэг үг байна шүү дээ. Одоо ерөнхийдөө эхлэлээсээ үсгийн махбодоо ялгаж харсаж байгаа гэж найдаж байна. За энэ одоо бидний сая үтсэн махбодуудаас бүрджээ. Энэ бол эхний хэсэг битүү байна гэдгийг анзаараарай. Битүү бол гидс. Дараагийнх нь 3 давхарлаж өргөсөн сүүл байна. За харилцаанд ялгуулсан нөхцөл ахын. За энэ хэсэг уншицгаая. Номын наран гэсэн холбоог уншлаа. За бүгдээрээ саяын хэсгээс хэрхний ой турсалт юм бэ гэдгийг үтсэн байх. За тэгэхээр одоо хэдүүлээ ишиг тэмт ном тэний гэгүүлэгчийг эхмлэр бичих жишээг хараад энийг гэртээ бас дагаж үчээрээ. За хичээлдээ анхааралтай үзсэн хүмүүстээ баярлалаа.